онлайн ивентийг цуврал болон явуулж эхлээд байгаа. Тэгээд өнөөдөр бол манай 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Манай энэ удаагийн дугаарын хүндэт зочноор ган зам төвийн эрхлэгч Сэмжидмаа оролцож байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо чөлөөтэй тийм ээ хоорондоо сайхан халуун дулаан салбарынхаа талаар, мөн туршлагынхаа талаар сонирхолтой яриа өрнүүлэх юм боломж ирлээ гэж ойлгож байна. За ингээд Сэмжидмаа эрхлэгчийгээ урьж байна. Сэмжидмаа эрхлэгч байна уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн өнөөдрийн одоо дэлхийн тоогооч нарын өдрийн баярын мэндийг хүргэе. Дэлхийн. Тийштэй. За баярлалаа бүх тоогооч нартаа тийм ээ. Манай салбарт одоо ажил үргээ манлайлан явуулж байгаа эрхэм тоогооч нартаа бас энэ гайхалтай сайхан өдрийн мэндийг хүргэж байна. За баярлалаа таньдас. За таны ажил тавлаг уу тийм ээ. Манай одоо харилцагчийн цаг энэхүү ивентэд маань 2 дахь хүндэт зочноор урагдсан ирж байгаа танд бас баярлалаа. За тэгээд хамгийн ихний асуултаа танд тавья гэж бодож байна. Та өөрийнхөө одоо яг ажиллаж байгаа тийм ээ ган зам төвийнхөө талаар бид нартай бас товчхон мэдээлэл өгөөч тий. Ер нь онцлог юу вэ? Ямар онцлогтой байгууллага вэ гэдэг талаар манай бас товчхон мэдээлэл өгөх хаа гэж найдаж байна. За баярлалаа. За би шеэр оруулъя. За манайх бол одоо ган зам зочид буудал маань Улаанбаатар төмөр замын хууль нийлүүлсэн нийгэмлэгийн харьяанд ордог. Тэгээд одоо ингээд хилтэс болоод ингээд ажиллаад явж байна. Улаанбаатар төмөр зам маань 1940 тавчхан би нэг тайлбар өгье та бүхэнд. Улаанбаатар төмөр зам маань 1949 онд байгуулагдсан. Манай Улаанбаатар төмөр замын нэгдсэн лавлах нь бол 1919-40 гэж байдаг. Тэгээд та нарт нэг бас нэг товчхон мэдлэгт нь нэмэргээд яагаад одоо нэгдсэн лавлах маань 1919-49 гэсэн бэ гэхээр Улаанбаатар төмөр зам маань 1949 онд байгуулагдсан учраас 1919-49 гэсэн дугаарыг өгчээ. Улаанбаатар төмөр зам. За Улаанбаатар төмөр зам одоогийн байдлаар 16,000 ажилтнтай ажиллаж байна. 16,000 ажилтнтай. Үүнд бол манай одоо кейтеринг туршлага үйлчилгээний хилцс маань бол 38 цэг салбартаагаар 300 гаруй ажилтнтай ажиллаж байна. Тэгээд зочид буудал маань бол 94 онд байгуулагдсан юм аа. За 94 оны маань энэ зочид буудал болоод өнөөдрийн явж байгаа байгууллагын маань одоо түүхэн замналын анх бол Монгол орн төмөр зам тавигдсанаас эхлээд 49 онд Улаанбаатар төмөр зам байгуулагдсны дараагаар 51 оноос нийтийн хоолмын салбар нь үүсэж хөгжсөн түүхтэй. За манай салбар бол одоо замын үүдээс сэлэн хүртэл шугам зам дагсан 38 цэг салбар үйл ажиллагаагаа бол явуулж байна. Үүнд бол богоо ресторан, галт тэрэгний кейтеринг үйлчилгээ бол байдаг. Тэгээд бол олон улс болон орон нутгийн харилцааны галт тэрэгний 6 богоо ресторан, орон нутгийн 8 чиглэлийн галт тэрэгэнд кейтеринг үйлчилгээ үзүүлж байна. За зочид буудлын зочлох үйлчилгээний хэсэгтээ бол ган зам зочид буудал, замын үүдийн жинчин зочид буудал хоёр бол ажиллаж байна. Ган зам зочид буудал бол хагас бүтэн люкс энгийн өрөөгд 21 өрөөтэй 42 ортой. Зоогийн газар маань бол 150 хүртэлх хүний хүлээн авалтын хүчин чадалтай. Хурлын танхим, веб бюро, зуны уйлралт бол 40 хүнээс судалтай гэр рестораны үйлчилгээ явуулах боломжтой байгууллага байна. Жинчин зочид буудал маань бол замын үүдийн хөлийн өртөөн дээр байдаг. Хагас бүтэн люкс энгийн өрөөтэй 23 өрөөтэй 56 ортой 60 хүнээс судалтай ресторан, караоке, веб өрөөтэй байна. Мөн
Жинчин дээр бол нэмж хэлэхэд бол жинчин маань бас жуулчны баазтай баазаа бол зуны цагт ажилладаг. Сүүлийн 2 жил бол нөгөө ковидын шалтгаанаар бол бааз маань ажилласангүй. За манайх бол энэ кэтеринг хэлтсэн маань бол бас дотроо үйлдвэрлэлтэй. За үйлдвэрлэл маань яа гэм бэ гэхлээр бол төв дээрээ байдаг. Бүх одоо бүтээгдэхүүнийг одоо төв дээрээ бэлдээд үйлдвэр маань бэлдээд 38 цэг салбартаа тоогооч нарын гар дээр халуун боловсруулалтад бол бэлэн болоод очдог байгаа. За энэ маань бол тээвэрлэлдээ яаж хийдэг вэ гэхээр дандаа тээшин байгоноор хөргүүртэй цахилгаантай одоо галт тэргээр очдог байгаа. За та бүхэн маань харилцагчд маань бол яагаад биднийг сонгох ёстой юм бэ гэхлээр манай нийтийн хоолны одоо энэ үйлчилгээ зочлох үйлчилгээний салбар маань бол 70 жилийн боловсролтой баталгаатай нийлүүлэгч компани байгаа. За манайх бол энэ жилээс бол өргөжөөд бусдад одоо гадны байгууллагуудтай олон харилцагчтай болж байна. Номин дэлгүүрүүдийн 5 салбарт одоо бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Мөн одоо ганц зам сүлжээ дэлгүүрүүдээр бол борлогдож байна. Тэгээд сүүлийн үеийн одоо шинэ технологи нэвтрүүлж нэгдсэн нэг стандарт технологиор хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан хоол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгээд хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн баталгаа түүхийд материалын ханган нийлүүлэгчтэй. За энэ маань бол энэ дээр нэг тайлбар хэлэхэд бол бусад харилцагч нар одоо байгууллагуудаас анхааралтай аваарай. Яагаад гэвэл жил болгон бид нар бол одоо махны хэрэгцээ болон одоо бусад зочид буудлын хэрэгцээ бүх хэрэгцээгээр бол тендер зарлагддаг. Тендер зарлагдаж техникийн тодорхойлолтыг нарийн боловсруулсны үндсэн дээр тендер авсан компанитай үйл ажиллагаагаа явуулд юм аа. Тэгээд зочид буудал зоогийн газрууд маань бол стандартын шаардлагад бол бүрэн нийцсэн 5 дахьтай найрсаг үйлчлэгээр үйлчилж байна. За тэгээд бидэнтэй бол хамтарч ажиллах, бидэнтэй холбоо ойрох утаснуудыг оруулсан байна. За тэгээд миний одоо байгууллагын маань танилцуулга бол дууслаа. Их баярлалаа. За баярлалаа. Маш их сэтгэл гаргаж тийм ээ. Бидэндээ зориулаад ийм маш гоё сонирхолтой презентацийн бэлдээд ингээд байгууллагын талаар маш сонирхолтой мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд манай сонсогчид, манай харилцагчдын зүгээс манаас танаас илүү дэлгэрүүлж асуух асуулт байвал та нар маань чат гэсэн хэсэгт бас бичээрэй тийм ээ. Хамтдаа яг одоо энэ завшааныг ашиглаад яриа өрнүүлээд ингээд явах боломж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр таны хувьд 1994 онд ганц зам зочид буудал нэгдсэн гэд хэлж байна л да. Тэгэхээр бараг одоо 2021 он гэхээр чинь 20-од жилийн түүхтэй ийм байгууллагад ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр энэ нь бол эргээд маш гоё бахархууштай тийм ээ. Тэгээ бас мөн төрийн өмчөд гэдгээрээ тийм ээ. Илүү бас бусад газруудаас ялгарх бас нэг ийм онцлог болж байна л да тий. Тэгэхээр энэ тал дээр бас та одоо өдийг хүртэх хугацаанд таны зочлох үйлчилгээний салбарт ажиллаж байх үед чинь тийм ээ таны сэтгэлд чинь хамгийн их хоногшиж үлдсэн тэр гайхалтай үйлчилгээний туршлагаасаа та бас биднэрт хуваалцаач манайхан бас их сонирхолтой байх болов гэж бодож байна. За би бол одоо энэ байгууллагатай бол одоо 15 жил болж байна. Тэгээд анх бол би ресепшн байлаа. Тэгээд ресепшн дээрээ би бол 7 жил ажилласан. Тэгээд дараа нь менежер болсон. Дараа нь бол одоо эрхлэгчийн ажил хийж байна. Одоо бол 8 одоо цэг салбарыг хариуцсан ажиллаж байна. За тэгээд бол миний одоо хамгийн одоо сэтгэлд хоногшсон үйлчлэгээ гэх юм бол одоо сайн шандын одоо үйлчлэгээ маань надад бол санагддгийн. Тэрэн дээр бол манай төмөр замыг төлөөлөөд зочлох үйлчлэгээний салбараас би бол өөрийн биеэрээ очсон. Ерөнхий сайдын үйлчлэгээ байсан. За тэрэн дээр бол одоо гол үүргийг одоо гүйцэтгэж тэр бол надад бас одоо сүүлд хожуу одоо миний ажлын одоо планд орж ирсэн ч гэсэн тэрнээс бол маш их туршлага хуримтлуулж авсан гэж би боддог.
Яагаад тэгэхээр бол юмыг бол одоо төгс байлгахын тулд одоо хүнээс одоо бүхэл одоо авяас ур ухаан тий чадвар айгүйх шаардлагатай юм байна. Нэгдүгээр, хоёрдугаард бол тухайн үед бол маш олон байгууллага ингээд олон талаас ийм хамтарч орж исэн зүйлүүдийг донд нь ингээд зангидаж гаргана гэдэг бол маш их одоо бусдаас суралцах одоо ажлыг яаж зангидаж одоо тэрний одоо гүйцэтгэлийг сайн хийх вэ гэдэг юм дээр бол арга туршлагад бол би бол маш их суралцсан тэр хоёр өдрүүдэд бол тэгээд тэр үйлчлэгээр бол тоогоочоос бусад үйлчлэгийг нь бол би одоо аюу сайн одоо суралцсан гэх юм уу нэмэж одоо дахин их суралцсан. Тэгээд сүүлд нөгөө сая чуулган дээр ярьсан нөгөө дэлгэр жаргал эрхлэгчийн одоо хэлсэн үг надад аюу буудаг байхгүй юу. Тэгэл тэр мэр маань бодогдол юу ч хэлжсэн гэхээр менежер мөн гэдэг бол аюу одоо хамгийн мундаг хүмүүс байд юм аа. Тийм мундаг хүмүүс гэдэг юм аа. Яагаад тэгэхээр зэрэг үйлчлэгээ болж идэг тэрний хажуугаар бүх одоо аж ахуй болоод бусад бүх зүйлийг одоо зохион байгуулж идэг менежер хүн гэдэг бол хамгийн одоо их чухал хүмүүс байдаг гэж хэлсэн надад аягүй таалагдсан. Яг ажил дээр бол яг тийм байдаг байхгүй юу. Тийм. Ааха, тэгэлгүй яах вэ тий? За баярлалаа. Тэгэхээр таны ярианаас сайн надаас их гайхалтай санагдлаа л да. Ингээд 7 жил ресепшн хийсэн гэж тэгж дээ. Тэгэхээр одоо яг одоогийн цаг үед 7 жил ресепшн хийх тийм одоо хүмүүс бол маш ховроо тий тааж мэдж байгаа. Тэгэхээр энэ ингэж 7 жил яг энэ тууштай тий үнэнчээр ингэж ресепшн хийхэд танд яг юу нөлөөж исэн бэ тий? Яагаад шантраагүй вэ? Энэ талаараа яриул бас их сонирхолтой санагдлаа л да. Яагаад шантраагүй мэдэхгүй хамгийн гол нь одоо нөгөө ресепшн гэдэг чинь надад бол тэр үед тэгэхэд би залууч байсан. Надад бол их л гоё санагддаг байсан. За одоо ингээл нэг ажил хийгээд явах нэг өөр, яг хүний өмнө зогсоод ажиллах нэг өөр байдаг. Яагаад гэвэл эмэгтэй хүний нөгөө гадна үзэмж талаасаа бас айгуу чухал асуудал, айгуу чухал. Тэгээд дор хаяал ингээд хүн айгүй гоё ингээд нөгөө бие авч явах шаардлагатай болдог. Тэгээ бие авч явах шаардлагатай болдог. Одоо нүүрнийхээ бодлыг зохицуулах, үснийхээ одоо хэлбэрийг зохицуулах гэх мэтчлэн олон чухал асуудлууд байдаг. Нэгдүгээр, хоёрдугаарт бол бусад хүн ч гэсэн айгүй одоо тэр хүний нөгөө байдлыг ингээд хараад айгүй хүндэтгэлтэй харьцдаг. Ааха. Тийм байх. Тэгэлгүй яах. Тэр хүний одоо нас нь одоо ингээд чухал биш. Тэ нас нь бол чухал биш. Надаас одоо хэд дүү хүн байсан ч гэсэн одоо тэр хүний тэр хүнд хандж байгаа хандлага болоод тэр хүнийг бие авч явж байгаа байдлыг хараад бол хүн бол айгүй хүндэтгэлтэй ханддаг. Ер нь их тийм найрсаг одоо хүний өөрийн хувийн одоо зан чанарыг одоо тухайн үед гарах эмоцийг одоо дарж чаддаг тийм л ажилтаа. За маш гайхалтай хэллээ. Тэгэлгүй яах вэ? Ерөөсөө бид ч гэсэн одоо сургалтаараа байнга хэлж идэг те ресепшн хүн гэдэг бол тухайн байгууллага, тухайн одоо зочид буудал те газрынхаа яг нүүр царайнд болж идэг те ерөөсөө гол стил, имиж бүх зүйлийг зөвхөн тухайн ресепшн гэдэг хүнээр дамжуулж одоо харилцагчид, үйлчлүүлэгчид харж идэг. Энүүгээрээ маш гайхалтай ийм мэрэгжил шүү дээ. Тэгэхээр та бол үнэхээр яг энэ мэрэгжлийн амтыг мэдэрч гисэн ингээд хүний хувьд бол ярьж байгаад маш сайхан санагдлаа. За тэгэхээр манайханаас одоо асуулт байна уу? Байхгүй би үргэлжлүүлээд асуугаад яваад ах уу. Манай менежер мундаг шүү гэсэн сэтгэл орж ирсэн байх шүү. Баярлалаа. За баярлалаа. Цаг ресепшн байна. Тэгэхээр бол танаас бол яг одоо маш их суралцах зүйл бол зөндөө байгаа хаа. Одоо манай энэ удаагийн энэхүү ивентэд орж ирж байгаа хүмүүсээс маань ч гэсэн дөнгөж одоо энэ салбарт тийм ээ ажлын гараагаа эхэлж байгаа залуухан тийм боловсон хүчнүүд бас байгаа байх гэж би бол бодож байна. Тэгэхээр энэ хүмүүстэй бас хандаж та хэлэхэд яг юу гэж одоо гоё зөвлөгөө өгөх вэ тий одоо өнөөдрийн энэ 15 жилийн зочлог үйлчилгээний салбарт өнгөрүүлсэн энэ таны туршлага байна тийм ээ.
одоо энэ хугацаанд юу эсийг үзэх үү гэдэг шиг тийм маш олон зүйлийг та үзсэн байгаа. Мөн түүнээсээ бас туршлага хөндлөсөн байгаа хаа. Тэгэхээр та одоо манай шинэ залуу үеийнхэнд хандаж тийм ээ маш одоо зөвлөгөө өгөөч гэж бас хүсмээр энэ танаас. За миний бодлоор бол манай бас ажлын онцлог байна. Манай байгууллагын онцлог бол бас байна. Төмөр замчин өөрөө бол тийм хагас зэрэгжүүлсэн зохион байгуулалттай. Ер нь одоо надад боломжгүй би хийх одоо чадахгүй байна гэдэг юм уу тийм одоо учир шалтгаан бол хэлэх одоо ямар ч юу байдгүй маад бол одоо тийм хариулт байх ёсгүй. Тэр хариулт байхгүй тулд менежер хүн гэдэг ажил удирдагч бол тэр одоо ажлын бэлтгэл ажлыг бол хангаж өгөх ёстой байдаг. Түүний дараачаар хангагдсны дараагаар тэр ажилтны хүн бол 100% гүйцэтгэлтэй ажиллах ёстой. Жишээлбэл би нэг зураг дараад явуулаа та гэхэд бол хазгай зураг аваад тавиад явуулсан бахад би бол айгүй дургу. Тийм одоо хүн болол ер нь бүх юм 100% гүйцэтгэлтэй л байх ёстой. 100% гүйцэтгэлтэй л байх ёстой. Би бол өөрөө тэгж үздэг. Тийм ч учраас бол одоо залуу ажилчдаа одоо дадлагжуулахын тулд одоо дадал суулгахын тулд яадгүй гэхлээр залуу ажилчдаа илүү их хяналт тавьж ажиллах хэрэгтэй болдог. Дадал суулгадаг. Тэр хүний 3 сар одоо яг дадал суулгахад ажиллахад бол яг дадал суудаг. Одоо миний одоо юунаас харахад бол ажлын одоо туршлагаас харахад яаж дадал суулгадаг гэхээр зэрэг харилцах одоо дэвтэр болон харилцах мэдээллийг аягүй сайн хийж өгдөг. Яаж гэхээр зэрэг одоо өглөө одоо ажлын үргээ өгдөг. Орой одоо гүйцэтгэлээ хянадаг. Хэрэг хянагдаагүй байх юм бол тэрэн дээр заавал дахиж заавар зөвлөмж өгдөг. Дахиж тэр хүнийг дахиж одоо 70% гүйцэтгэлтэй байна. Тийм учраас чи маргааш энийг 100% гүйцэтгэлтэй байх хэрэгтэй гэсэн байдлаар одоо ажилд явагддаг. Тэгжээж хүнд бол нөгөө дадал суудаг. Тэгэхээр зэрэг залуучууд нь бол одоо хүний одоо тавьж байгаа шаардлага болоод одоо чи одоо 70% гүйцэтгэлтэй байна. Чи маргааш 100% гүйцэтгэлтэй болох хэрэгтэй гэдэг юмнаас бол залхахгүй л байх хэрэгтэй. Тэрний үр дүнд юу гардаг вэ гэхээр тэр хүний мэдлэг улам өргөжчл байдаг, тэлжил байдаг. Дор хаяад ажил мэргэжлийн хувьд одоо ажил мэргэжлийн үг хэллэг гэж байна штэ. Нэг албаны үг хэллэг. Нэг ч гэсэн үгэнд ингэж суралцж явдаг байхгүй. Тийм учраас залуучууд бол өссөн үүрэг даалгаврын биелэлтийг 100% гүйцэтгэлтэй хийж үргэлж суралцж байгаасай л гэж хэлмээр байна. Тэгэлгүй яах вэ? За. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол 100% гүйцэтгэлийн төлөө л тийм ээ. Тэр хугацаанд залуу хүн бол илүү өсөж дивжин тийм ээ. Маш их зүйлийг одоо өөртөө ингээд дадал болгоод суулгана гэж хэлж байна л да. Тэгэхээр тэгэлгүй яах вэ? Манай залуучуудын бол хамгийн одоо анхаарах зүйл бол эдгээр энийг бол байдаг байгаа. За. Тэгэхээр бас нэг асуулт орж ирсэн байна. Ер нь бол одоо ингээд сая таны ярианаас сонсоход ингээд хагас цэргийн зохион байгуулалттай байдаг гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг одоо төрийн өмчит гэдэг утгаараа тэгвэл бусад одоо төрийн бас хувийн хвшлийн ч юм уу эсвэл сүлжээ зочид буудлуудтай харьцуулахад танаа яг менежментийн бодлого нь яг юугаараа ялгардаг вэ те? Та тэр талаараа бас нэг манай менежментийн бодлого бол хагас цэрэгжүүлсэн. Тэр бол маш дэг журамтай. Энийг бол би бас их буруу шааж боддгоо. Яагаад гэвэл дэг журамтай байна гэдгийг муу үр дагавар гэж хизээч байдаггүй. Тийм учраас бол би бол тэр дадал юмдаа ингээд сурцсан болооч ч тэр юм уу надад бол ерөөсө төвхтэй бол санагддаггүй. За Улаанбаатар төмөр зам маань бол хувь биш, хоёр улсын хувь нийлүүлсэн одоо байгууллага. Тийм учраас одоо бид төмөр замаас одоо ямар бодлого хэрэгжиж байна? Төмөр замын бодлогыг байгууллага дээр яаж хэрэгжүүлж байна? Тэгэхээр одоо бодлогыг л авч явдаг хүмүүс бид нар. За баярлалаа. Асуултанд хариулсан юм уу? Асуулт асуусан
Баярлалаа. За өөр манайхнаас асуух сонирхолтой асуултууд байна уу манайхаа? За чатаар болон мөн микрофоноо нэгээд чөлөөдөө бид нар харилцах бас боломжтой байгаа шүү. Ер нь бол ингээд манай зүгээс тийм ээ харилцагчийн цаг гэдэг ингээд энэ ивентийг цуврал болгож явуулж байгаа нь цаанаа учиртай юм байгаамаа. Бид одоо ингээд тийм ээ заавал програмаа ингээд байнга ярихаас илүүтэйгээр мөн ингээд харилцагчтай бусадтай таниулах тийм ээ. За мөн идэвхтэй сайхан одоо сайн харилцагчтай бид нар ингээд алтаршуулахыг бас цаагаараа зорж байгаа. Бусадтай бас тийм ээ дамжуулаад ингээд нэг яг энэ салбарт хамтдаа мөнгө нийлүүлэн ажиллаж байгаа зүтгэж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол биентэйгээ бас туршлагаа солилцож хамтдаа юм байнгын харилцаатай байснаар бид нэр илүү цаашаа хөгжих юмаа гэж бас ингэж харж байгаа шүү. Тэгэхээр энэхүү ивент арга хэмжээний маань цаад ач холбогдол зорилго маань бас нэлээд алсын хараатай байгаа болоо гэж бас харж байгаа. Ер нь одоо энэ ковидтай бас холбоотой яхахгүй байхээс өөр арга алга тий. Тэгэхээр энэ нөхцөл байдалтай холбоотойгоор бас хүний нөөц нэлээд хэцүүлээ шүү дээ бас асуудалтай боллоо. Танах энэ тал дээр бас ямар арга хэмжээ авч байгаа вэ? Авч хэрэгжүүлж байгаа вэ? Энэ бас сонирхолтой байж магадгүй тий. Манайх бол энэ ковидтай холбоотойгоор ямар арга хэмжээ авч ажилласан бэ гэхээр хэлцээний зүгээс бол ажилчдыг ээлжинд оруулах. Ээлжинд оруулах. Одоо нэг ээлж ингээд ороод одоо 10 хоног ажиллаа. 10 хоног ажиллаа гэхэд 10 хоног ажиллаа гэхэд дараагийн баг нь орж ирэх, дараагийн баг нь орж ирэх. Ингээд солбож нэг дор бөөнөрөө ингээд орохоор зэрэг одоо бие биенээсээ одоо халдраад ажиллах хүчгүй хүний нөөцгүй болно гэсэн бодлого баримталж ажилласан. Зөв. Тэгэхээр зэрэг ингээд хоёр ээлж ингээд зөрж явдгаар зохион байгуулагдаж ажилласан л да. Зөв. За ерөнхийдөө бол хоёулынх нь хувьд бол нэлээд бас сонирхолтой зүйлсээр ярилцлаа гэж бодож байна. Тэгээд манайхан зарим нь ажил ихтэй байгаа хүмүүс маань эргээд нөгөө лайв маань өөрө хадгалагдаж үлдэнэ. Тэгэхээр та нар маань лайваа эргээд бас сонсож нөхөж сонсох юм бүрэн боломжтой байгаа шүү. Ингээд өнөөдрийн манай харилцагчийн цаг ивентэд маань тийм ээ хүндэт зочноор орох энэ урилгыг хүлээн авч маш сайхан бэлтгэлтэйгээр ингээд сэтгэл гарган оролцсон Сэмжидмаа эрхлэгч танд маш их баярлалаа. Ингээд ажлын өндөр амжилтыг хүсье. Хамгийн чухал зүйл бол энэ хэцүү цаг үед тийм ээ эрүүл энх байх хамгийн чухал зүйл шүү дээ. Тэгэхээр та мань эрүүл энх байгаарай гэсэн ерөөлийг бас дэвшүүлье. За баярлалаа. За баярлалаа. Ингээд оролцсон та бүхэндээ бас баярлалаа. Ингээд манай энэ удаагийн ивент маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа ивентээр бүгдээрээ дахин уулзцаая. За ингээд та нар маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. За баярлалаа. Баяртай. Баяртай.